Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэнд Азийн тэнгэр өвөг холтгой гэсэн өрөөлөөр дөрөвдөгийнхэн тохирол анхаарлаа хандуулно. За үзэгчтэй монголчууд бид бүхэн дөрвийн тоонд их дуртай байдаг. Тэгвэл дөрвийн тоогоо та бүхэн задлаад нийт тэгээс 9-ийн хооронд 4 тоогоор оролцдог үндэсний лотерей нэвтрүүлгийн дөрөвдөгийн тохирол анхаарлаа хандуулно. За та бүгд магадгүй сонгосон 4 тоогоо бариад зургтаа цэвэрлэгцээ үзэн суугаа баха. За ингээд бүгдээрээ 3-ийн тохирол дээр 3-р зэрэг онжирын машин дээр 319 тэг гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. 319 тэг 31 гэсэн азийн дугаар гарч иржээ. 31 За ингээд та бооцоогоо 500 дахин үржүүд авах боломжтой болж байна. За үржлүүлээд 2-р зэрэг онжирын машин дээр 3818 гэсэн азийн дугаар гарч иржээ. 3818 3818 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. 3818 ингээд та бооцоогоо 1000 дахин үржүүд авах боломжтой болж байна. За 1-р зэрэг онжирын машин дээр 1329 гэсэн азийн дугаар гарчсан байна. 1329 1329 гэсэн азийн дугаар гарч иржээ. Ингээд та бооцоогоо 2000 дахин үржил авах боломжтой болж байна. За үржлүүдэд 6-ийн тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээс хооронд та бүхэн 6 тоог сонгосон байгаа. За тэгвэл 6 тоотын энэхүү давцсан дээр байрал дараалын дугаар гарчснараа та 50 сая төгрөгийн хүртэлх хэмжээний азтан бол боломжтой юм аа. За үзэгч та бүхэнд санал хэлэхэд гэрэнтэн ойролцоо За Улаанбаатар нийслэл хот дотор бид бүхэн 70 гаруй салбартай. Тэрхүү салбаруудаар та бүхэн үйлчлүүлээд хэд өдрийн тохиролд оролцох вэ гэдэг тоогоо гаргаад за азтан болоод тасалбараа авч бөглөөд оролцох боломжтой юм шүү. 6-ийн тохирлын хамгийн ихний азийн дугаар 2 гэсэн азийн дугаар гарчсан бол 2 дахь азийн дугаар 5 гэсэн тоо гарч ирлээ. 2 5. Эхний 2 тоо таарснараа та 1500 төгрөгийн азтан болж эхэлж байна. 1500 төгрөгийн азтан болж эхэлж байна. 2 5. За 3 дахь азийн дугаар гарчснараа та 15000 төгрөгийн азтан болох хэрэгтэй байгаа. 3 дахь азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирлээ. 9-ийн тоо гарч ирлээ. 2 5 9. Ингээд та 15000 төгрөгийн азтан болсон байна. За 4 дахь азийн дугаар таарснараа та 150000 төгрөгийн азтан болох хэрэгтэй байгаа. 4 дахь азийн дугаарыг бүгд хамт таарцгаая. За мөн адил 9-ийн тоо гарч ирлээ. 2 5 9 9 2 5 9 9. За ингээд та 150000 төгрөгийн азтан болсон бол 5 дахь азийн дугаар сая 500,000 төгрөгийн азтыг тодорхойлох бэлэн болж байна. 5 дахь азийн дугаарыг бүгд хамт таарцгаая. 1 гэсэн тоо гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирлээ. 2 5 9 9 1 2 5 9 9 1. За ингээд сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 6 дахь азийн дугаар 50 сая төгрөгийн азийн дугаар. За гайхалтай мөн адил 9-ийн дугаар 9-ийн тоо гарч ирлээ. 2 5 9 9 1 9 гэсэн азийн дугаарууд байна. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. За үргэлжлүүлээд 1-ээс 42-ийн хооронд явагддаг. За 6-42-ийн тохирол эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд та бүхэн 1-ээс 42-ийн хооронд 6 тоог сонгох хэрэгтэй байгаа. Сонгосон 6 тоод нь энэхүү давцсан дээр гарчснараа та 120 сая төгрөгийн азтан болох боломжийг бид бүхэн олгож байна. За үзэгч та бүхэн санал хэлэхэд ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад бид бүхэн за 2 дахь өдрөө нэвтрүүлэг маань явдаг цагтаа үзэгч та бүхэндээ хүрэх хэрэгтэй байгаа. 20 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас 20 цаг өнгөрөөгөө та бүхэндээ нэвтрүүлэг маань хүрэх байгаа. За 4 дахь хагасаа өдөр 23 цаг 10 минутаас хойш нэвтрүүлэг маань гарч байгаа. За ингээд 2 дахь азийн дугаар 7 гэсэн тоо гарч ирж байна. Хамгийн ихний дугаар 39 байсан бол 2 дахь азийн дугаар 7 гэсэн тоо гарч ирлээ. 39 7 гэсэн 2 азийн дугаар гарчсан байна. За 3 дахь азийн дугаар бүгд анхаарлаа хандуулцгаая. 3 дахь азийн дугаар 31 гэсэн тоо гарч ирлээ. 29 7 31. За 4 тоо таарснараа та 20,000 төгрөгийн азтан болж эхлэх хэрэгтэй байгаа. 5 тоо таарснараа та 900,000 төгрөгийн азтан болж 6 тоо таарснараа та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За ингээд 642-ийн 4 дахь азийн дугаар 19 гэсэн тоо гарч ирлээ. 39 7 31 19 39 7 31 19. За ингээд 5 дахь азийн дугаарыг бүгд хамт таарцгаая. 5 дахь азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирлээ. 3 гэсэн тоо гарч ирлээ. 39 7 31 19 3 гэсэн азийн дугаарууд гарч иржээ. За ингээд 6 дахь тоо буюу 120 сая төгрөгийн азийн дугаарыг бүгд хамт таарч байна. За 642-ийн онцлог бол байр дараад харгалцахгүй та бүгдийн сонгосон тоо энэхүү 6 тоо дотор байж болох юм бол та азтан болох боломжтой байгаа. За гайхалтай 6 дахь азийн дугаар маань 1 гэсэн тоо гарч ирлээ. 39 7 31 19 3 1 гэсэн азийн дугаарууд гарч ирлээ. 39 7 31 19 3 1 үндсэн 6 тоо 120 сая төгрөгийн азийн дугаарууд гарсан байна. За үргэлжлүүлээд 642-ийн бонус тоо 10 гэсэн тоо гарч ирлээ. Бонус тоо маань 10 гэсэн тоо гарч ирлээ. 39 7 31 19 3 1 10 гэсэн азийн дугаарууд гарч иржээ. За ингээд үзэгч та бүгдийг азийн тэнгэр ивээс ингээд ихтэй байна. Азийг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей.